Монголын автомашин мотоциклийн спортын холбооноос мотоциклийн Барта замын эндуро төрлийн 2016 оны улсын аварга шалгаруулах тэмцээнийг өнгөрсөн 5 дугаар сард эхлүүлсэн. 5 шатны уралдааны нийлбэр дүнгээр улсын аваргууд тодрох юм. Өнгөрсөн 5 дугаар сарын уралдаан нь байгалийн Барта цаад буюу шаврны эндуро уралдаан байсан бол 2 дугаар шатны уралдаан спринт эндуро төрлөөр анх удаа зохион байгуулагдлаа. Спринт эндуро төрөл гэдэг нь тамирчид байгалийн Барта цаадтай замаар богино зайд их хурд гаргадгаараа онцлогтой. За үзэгч та бүхний тэмцээний зохион байгуулагч Хаски Моторс компани захирал Батнасантай энэ цаг үеч уулзах гэж байна. За эндуро улсын аварга шалгаруулах тэмцээний 2 дугаараараа явагдаж байна. Тэгээд энэ 2 дугаар шатны бас онцлог юу гэдэг юм бол мотоциклчтаас одоо хэр их бас ур чадвар шаарддаг. Ер нь ямар хөө гараа? Эхний тэмцээнийг бол яг манайх жилд энэ жил бол нэг 5 тэмцээн, цуврал тэмцээн зохион байгуулах гэж байгаа. Эхний тэмцээнийг бол шаврын эндуро жоохон хүнд тал руугаа чиглэлээр хийсэн. Одоо хоёр дахь нь болохоор онцлог юм гэвэл манай Хаски Моторс компани өнөөдөр юу хобби центртэй хамтраад, Speed мотоклубтай хамтраад анх удаа энэ эндуро төрөл дотроо спринт эндуро гэдэг ихэнхдээ байгалийн бартаагаар тэгээд өндөр хурд гардаг эргэлт техникийн тамирчдын ер нь нарийн техник шаардсан тийм тэмцээнүүдийг ер нь одоо энэ 2 дугаар амдаас хойш 3, 4, 5 гээд ерөнхийдөө нэг чиглэлээр ийм маягаар жил болгон бид нар зохион байгуулахаар ерөнхийдөө хамтарч ажиллах гэдэг гэрээ байгуулсан. Одоо энэ спринт эндурогийн анхны шатна гэж хэлж байна. Гэхдээ яг эндуро ерөнхий цувралын бол 2 дахь тэмцээн болж байгаа. Тэгээ эндуро төрөлдөө бол дотроо эндуро кросс гэж байгаа, хард эндуро гэж байгаа. Энэ нь болохоор спринт гэдэг. Спринт гэдэг нь болохоор яг англиар нөгөө нэг огцом хурд авах спринт гэдэг байхгүй. Тэгэхээр ерөнхийдөө өндөр хурд гардаг огцом эргэлтүүдтэй тий. Ерөнхийдөө нөгөө нэг хааз тоормс констер нэлээд ажилдаг. Ер нь нарийн техник шаардсан тийм тэмцээн одоо эндурогийн төрөл гэж ойлгож болно тэрийг. Өөр нэмж хэлэх юм бол яг мотоциклүүдийн хувьд бол яг одоо юу гэдгийг кроссын мотоциклчдэр эндуро мотоциклтэй аль аль нь ерөнхийдөө уралдаж болохоор тий. Кроссын тэмцээн дээр бол эндурогийн мотоциклтэй явахд хэцүү байдаг шиг тийм ялгаа бол нэх одоохондоо гарахгүй. Тэгэхээр ер нь өргөн хүрээ хамрах боломжтой тийм тэмцээн болж байгаа. Манай Хаскигаас одоо яг үндсэн гэвэл манайх 5 тамирчинтай олон улсын хэмжээний мастер, тэмүүжин, дэд мастер, мөнх өргөл мастер Төрват би хочоор нь бөмбөлөө төшөөнэ гээд ингээд ерөнхийдөө 5 тамирчин байгаа. Нэг 450-х, нэг 350-х, нэг 250-х, 2 тагтын 125 тамирчин байгаа. Мотоциклийн Барта замын эндуро төрлийн 2016 оны улсын аварга шалгаруулах тэмцээний 2 дугаар шатны уралдаан болох наалгар эндуро 2016 уралдаан мэргэжлийн болон сонирхогчийн гэсэн 2 ангиллаар явагдсан. Мэргэжлийн ангилалд 11 тамирчин оролцсон бол сонирхогчийн ангилалд 6 тамирчин өрсөлдсөн юм. Speed автомотоклубын захирал за тэмцээний зохион байгуулагчдын нэг Бацангилтай та бүхнийг уулзуулж байна. Танд энэ өдрийн мэнд хүргэе. За эндуро улсын аварга шалгаруулалт тэмцээний 2 дугаар гараа эхэлж байна. Тэгээд замын хувьд бас ямар хөө байдлаар яаж тавьсан бэ? Ер нь бас тамирчдад хэр их саад Барта байгаа бол. За Монголын эндуро чемпионшип цуврал уралдааны энэ оны 2 дугаар раунд өнөөдөр Наалгар кемп дээр зохиогдох гэж байна. Манай Speed автомат клуб нь энэ уралдааныг энэ жил 5 цуврал тэмцээнээр зохиохоор төлөвлөсөн байгааг 2 дугаар шатыг Husqvarna Mongolia хобби центр Монголын автомашин мотоциклийн спортын холбоотой хамтран зохион байгуулж байгаа. Замын хувьд бол өмнөх жилүүдэд болж байсан эндуро төрлийн уралдаануудаас арай өөр онцлогтой зам байсан. Спринт эндуро төрлийн замыг хийж тамирчдад шулуун давхиж огцом эргүүлж модон дотор бас өөрсдийн ур чадварыг шаардсан ийм зам хийсэн байгаа. Тэгээд энэ удаагийн тэмцээнд маань нийт хобби буюу про ангиллаар одоогийн байдлаар 25 орчим тамирчин бүртгүүлсэн байна. Одоо тэмцээн эхлэхээс өмнө магадгүй хотоос хүмүүс гарч ийн гэд мэдээллүүд ирээд байна. Өөрөөр хэлбэл спринт эндуро төрлөөр анх удаа зохион байгуулагдж байгаа. Энэ зам гэсэндээ бас тамирчдын хувьд бол анхных гэдэг утгаараа нэлээд их ур чадвар шаардах болоо гэж бодож байна.
Тэгэхээр яг одоо спринт эндуро анх удаа зохиогдож байгаа тамирчдад сонин содон бас энэ төрлийн тэмцээн маань их л сонирхлын татж байгаа бол бүх л тамирчид дор өрнө ярьж энэ зам дээр ингэж явна тэгж явна өөрсдийн тактикаа боловсруулж тэгээд ур чадварын хувьд бол мондаг туршлагатай тамирчид байна. Анх удаа тэмцээнд орж байгаа тамирчид байна. Энэ бүгд өөрсдөө энэ зам дээр уралдаж чад сүлтэн дүгнэлтээ гаргаж юм байлаа тийм байлаа гэдээ бас хэлэх байх гэж бодож байна шүү дээ. Тэмцээний замын үед байгалийн саад уу одоо манай Монгол орны байгалийн нөхцөлөд янз янзын саад бэрхшээлтэй байдаг. Тэр болгоныг ер нь оруулахыг хичээсэн. Боловч яг одоо энэ орчимд байгаа байгалийнхаа саадыг ашиглаад уулын өгсүр байна, жалга байна, хэсэг хаттай газар байна, модон дотор модны үндсэн дээгүүр давхиж гэн, унсан модон дээгүүр гарна гих мэтчлэн байж болох саадыг юу яасан да оруулсан байгаа да. Зүгээр хүндлэнгийн нүдээр холоос ажиглаж хахад нэг ой модон дотор явах зам нэг сонирхолтой юм шиг санагдсан. Хэр одоо километр үргэлжилж байгаа ямар зам? Ой модон дотор ойролцоогоор 1 км-ээс 1 км 500 орчим урттай зам маань зөвхөн модон дотор үргэлжлэн. Нийт замын маань урт бол бидний тооцоогоор өчигдөр зам хийж явахдаа 7 км орчим тойрогтой замыг хийсэн байгаа. Тэгэхээр тэрний маань бараг 30% за 20% юу юм байна да модон дотор явах тийм зам байгаа. Оролцож байгаа тамирчдын хувьд шилэг тамирчид хэлээд олноор оролцож байгаа харагдчихээн Монголын урдаа ярьдаг одоо олоос хэмжээ нэмсээр халуун мол тэмүүжин гих мэтчлэн. Та бас онцлог тамирчдаас нэмж нэрлээ. Тэгэхээр яг манай энэ тэмцээнд манай өнөө цагийн мотоспортын нөр царай болсон тамирчид өөрөөсөө дуртай халуун бол тэмүүжин гээд мөн спортын мастер оргил байна. Автоспортын мастер мөнх оргил мөн Швед улсад Монголд ажил хөдөлмөр эрхэлдэг тамирчин Андерс гэдэг хүн байгаа. Гэх мэтээр манай өнөөдрийн тэмцээнд шилдэг тамирчид бол бүгд про ангилдаа уралдаж хүчээ сорих байгаа. Сая ихний шатны уралдаанд хичнээн тамирчин оролцсон. Энэ шатанд бас хэд оролцож байна. Зүгээр зам спринт төрлөөр анх удаа болж байгаа гэдгээр тамирчдын ялангуяа сонирхогчдын тоо буурах ч юм уу ийм нөгөө өөрчлөлтүүд бас ямар хөө харагдаж байна оролцогчд дээр. Манай анхны 2016 оны раунд 1-д про ангилс маань 6 тамирчин оролцсон бол өнөөдрийн уралдаанд 12-оос 15 тамирчин оролцох одоогийн тооцоо байна. Хобби ангилс бол бүх өмнө оролцож байсан тамирчид бүгдээр оролцож байгаа. Яагаад гэвэл хобби английн тамирчид маань бүгд сонирхлоор өөрийн сонирхлын дагуу хувийн хэрэгцээндээ моцыг лундаг хүмүүс байгаа. Мөн тэд нартай зориулаад бид нар энэ эндуро төрлийн тэмцээнийг хийвэл зохимжтой байна гэдэг одоо 3 дахь жилдээ ер нь энэ төрлөөг хөгжүүлэх гэж явж байгаа. Тэгэхээр манай одоо энэ залуучууд ч зөвхөн зуны улиралд богинохон хугацаанд моциклаа ундаг. Энэ хугацаанд хөдөө орон нутгаар явах юм уу уулааданд найз нөхдөөрөө зугаалах тийм хэмжээнд моциклаа унж байгаа тамирчдыг дэмжиж хобби гэдэг ангил гаргаснараа энэ залуучуудыг өшөө хөгжүүлж найз нөхдийн хүрээг нь татаж энэ спортыг өргөн дэлгэр залуучуудын донд хөгжүүлэх зорилготой байгаа. Налгар эндүрэ 2016 уралдааны замын урт 7.2 км огцон мэргэлтүүдтэй хад чулуутай модтой мөн огцон өгсүр зам байсан тамирчдаас нэлээд ур чадвар шаардсан. Ингээд уралдааны эхний гараа сонирхогчдын байлаа. Энэ гараанд 16 дугаартай Сандаг дорж, 8 дугаартай Өнөр баяр, 23 дугаартай Ган хуйг, 4 дугаартай Алтан гэрэл, 1 дугаартай Очирбал, 29 дугаартай Тэмүүлэн нар уралдсан.
Налгар эндуро 2016 уралдааны сонирхогчдын ангиллын гараанаас 23 дугаартай ган хоёрыг төрүүлж гарсан ч 2 тойргийн дараа мотокросс ангиллаар өнгөрсөн жилээс бэлтгэл хийж эхэлсэн. Залуу тамирчин 16 дугаартай санагдорж бэлтгэл сургуульд сайн байгаагаа харуулж ихний гарааг өглөө. Налгар эндуро 2016 уралдааны мэргэжлийн тамирчдын гараанд нийт 11 тамирч өрсөлдсөн. Тодорхойлбол 3 дугаартай мотоспортын олон улсын хэмжээний мастер Тэмүүжин, 123 дугаартай спортын дэд мастер Батмун, 74 дугаартай спортын мастер Мөнхөргөл, 9 дугаартай спортын дэд мастер Түрат, 25 дугаартай спортын мастер Оргил, 17 дугаартай Баяр Магнай, 7 дугаартай Итгэл Хүслэн, 1 дугаартай Батүшиг, 21 дугаартай спортын дэд мастер Инх Сарвал, 88 дугаартай Мөнх Баярнаар өрсөлдсөн юм а. Мэргэжлийн тамирчдын уралдаанд олон улсын хэмжээний мастер Тэмүүжин гараанаас тэргүүлж эхэлсэн. Мотоспортын олон улсын хэмжээний мастер Тэмүүжин 25 минутын хугацаанд 7.2 км замыг 5 тойрч ихний гарааг тэргүүлсэн бол спортын дэд мастер Батмөх, спортын мастер Мөнхөргөл нар ширүүн өрсөлдөөн үзүүлж 2-3 дугаар байрт орсон юм аа. За энэ 2016 оны эндурогийн улсын авчны 2 дахь шатны уралдаан өнөөдөр Налгар амралтын газар зохиогдлоо. Уралдаан маань 2 ангилд явагдаж байгаа. Эхнийх нь манай Спид клубын зохион байгуулсан уралдаан явагдсан. Тэгээ ерөнхийдөө уралдаан маань жижиг төрш 4 гараа явагдаад 4 гарааны нийлбэрээр эндурогийн 2016 оны медальтангууд тодорно шүү дээ. Тэгээ өнөөдөр уралдаан бол их сонирхолтой байна. Дээр нь манай өсвөрийн залуу тамирчдыг Husqvarna Mongolia клуб шинэ загварын 2016 оны моцоглуудаар хангасан байна. Тэгээ энэ бол маш том хөрөнгө оруулалттай энэ залуу тамирчтай өсвөрийн тамирчтай дэмжиж байгаа. Хэн дуртай хүн бол 20-од цай төгрөгийн моцоглыг аваад хүнд өгөөд байхгүй. Тэгээ өнөөдөр ийм иргэний зориг гаргаад тамирчтай дэмжиж байгаа Husqvarna клубын хамт олонд бол маш баярлж байна. Тэгээ өнөөдөр харлаа тэр шинэ моцог авсан хүмүүс бол сайн уралдаж байна. За тэгээд эхний гараанд уралдсан тамирчид ганц нэг байрлал өөрчлөж явах шиг байна. Тэгээ нэгдүгээр гараанд Тэмүүжин уралдаагүй Батмөнх уралдаж Батмөнх төрүүлжсэн. Өнөөдөр Батмөнх 2 дугаараар нь орж Тэмүүжин төрүүлж явах шийтэй. Сонирхогчдын ангиллын сандагдаж бол 2 гараанд нь хоёулын төрүүлээ л дээ. Ер нь мотоциклын спорт хөгжил бол яг техник хэрэгслээр тамирчдын өмс шавсж байгаа хувцсыг л хамгаалтын хэсээр харагдах ёстой л доо. Гэхдээ би энэ бол нэлээд хөгжил рүүгээ орж байна. Манай залуучууд бас бизнесмен залуучууд энэ техникийн спортыг техникийн төрлийг үйл ажиллагаа явуулдаг клуб, үйлдвэрийн фирмүүдийг Монголд оруулж ирж үйл ажиллагаа явуулж маш баяртай байгаа.
Мотоциклийн Бартаа замын эндуро төрлийн 2016 оны улсын аврах шалгаруулах тэмцээний 2 дугаар шатны уралдаан болох налгар эндуро 2016 уралдаан 2 гарааны нийлбэрээр аваргуудаа тодруулсан. Финалийн гараа эхлэхийн өмнө тамирчид хэсэг хугацаанд амарч техник хэрэгсэлтэй шаардлагатай засар үйлчилгээг хийсэн юм. Ингээд 2 дахь гараа эхэлсэн сонирхогчийн ангиллын үр дүн өмнөх гарааныхаас өөр байлаа. Ялангуяа 3 дугаар байрын төлөөх өрсөлдөөн хамгийн ширүүн явагдсан гэхэд болно. Тодорхойлбол 8 дугаартай Өнөр баяр, 1 дугаартай Очирбал, 4 дугаартай Алтан гэрэл нар эцсийн мөч хүртэл ширүүн өрсөлдөөн үзүүлсний эцэст 8 дугаартай Өнөр баяр 3 дугаар байрт шалгарсан. Ингээд 2 гарааны нийлбэрээр сонирхогчдын ангиллын аваргаар 16 дугаартай Сандагдар шалгарч 2 дугаар байрт 23 дугаартай Ганхуйг, 3 дугаар байрт 8 дугаартай Өнөр баяр шалгарлаа. Мотоциклийн Бартаа замын эндуро төрлийн 2016 оны улсын аврах шалгаруулах тэмцээний 2 дугаар шатны мэргэжлийн ангиллын 2 дугаар гараа орлоо. Энэ гарааны үр дүн эхний гарааныхаас нэг их өөрчлөгдсөнгүй. Олон улсын хэмжээний мастер Тэмүүжин гарааны эхнээс тэргүүлж явсаар бариад орсон юм а. Түүний хувьд энэ жил оролцсон уралдаан бүрээсээ түрүү авч байна. Тухайлбал Баха 150 Богинзан раллигийн мотоциклийн ангиллын аварга, раллигийн улсын аврах шалгаруулах тэмцээний Холын зан раллигийн аварга, Улаанбаатар хотын аврах шалгаруулах тэмцээний мотокроссын аваргаар тус тодроод байгаа юм а. За гэхдээ мотоциклийн Бартаа замын эндуро төрлийн улсын аврах шалгаруулах тэмцээний 2 дугаар шатны уралдаан амжилттай болж өндөрлөлөө. За про буюу мэргэжлийн ангиллалд олон улсын хэмжээний мастер Тэмүүжин төрөөсөн. За юуны өмнө баяр хүргэе. За баярлалаа. Налгар эндурогийн спринт төрөл гэдгээр анх удаа Монгол зохион байгуулагдчихэв. Бас сонирхолтой боллоо. Өөрөө чи хувьд өрсөлдөгч байсангүй гэж би харсан. Тийм түрүү нөө тэмцээнээс өмнө эхлэлөө яар манай найз маань бас жоохон унаад хүнд гэмтчихлээ. Жоохон харамсалтай юм боллоо. Тий. Яг аль хэсэг дээрээ илүү их хялбар эсвэл аль хэсэг дээрээ илүү их бартаатай вэ? Бүх хэсгүүд нь л ер нь ур чадвар шаардсан. Тий байсан. Тий. Зүгээр нэг амраад явах газар байгаагүй. 2016 он гарсаар зохиогдсон уралдаан тэмцээнүүд за жишээлх юм бол Богинзан Баха раллид төрүүлсэн, дараад нь улсын аврагтаа төрүүлчлээ. Одоо эндуро дарлагын эндуро төрүүлчлээ. Энэ жилийн үед бол ер нь амжилт маш өндөр байна. Тэгэд энэ юутай холбоотой юм? Энэ жилийн үед яг эхний болсон тэмцээнүүдэд дараалаад төрүүлчлээ. Тий. Сэтгэл маш өндөр байна. Их сургуультан сайн байгаа бол ер нь бас юм таарч тохирж ижил энэ ол амжилтыг гаргах гэж бодож байна л да. Чиний хувьд өөрийнхөө амжилт юутай холбож тайлбарлах вэ? Тэгэл яг л юм бүрдэж ижил амжилт гардаг тий.
Адч яадаг, одч яадаг, бэлтгэлч бас нөлөөтэй маш чухал. Бас ард нь тусалж байгаа олон хүмүүс байгаа. Энэ бүх хүмүүс бас нэлээд хүчтэй нөлөө үзүүлж байгаа. Сэтгэл зүйн хувьд. Налгар эндурогийн цом нь их гоё юм байна. Амт. Гой цом байгаа сте. Их бусдаас өрмөцсөн болсон байна. За одоо маргааш бас нэг тэмцээн хүлээж байгаа ш тийм ээ. Ер нь Улаанбаатар хотын авраг шалгаруулах тэмцээн хүлээж байгаа. за тэгээд ирж байгаа тэмцээнүүд нь амжилт төсөө. Тэгээ энэ ирчээрээ бас олон амжилтын эзэн олон авраг болоорой. За баярлалаа. Налгар эндуро 2016 уралдаан нийлийн 2 дугаар байранд спортын дэд мастер Батмүх, 3 дугаар байрт спортын мастер Мөнх Оргилнад тус шалгарсан юм. 3 дугаартаа уралдсан. Манай өнөөдөр хэлсэн. Өөд хичээр орчихлаа. Я хамгаалалтаа баярлалаа. Налгар эндуро 2016 уралдааны зохион байгуулагчдын нэг за хобби центрийн захирал Наранбаатартай уулзуулж байна. Тэгээд тэмцээн бол амжилттай сайхан болж өндөрлөлөө. Анх удаас спринт төрлөөр зохион байгуулагдсанараа онцлогтой байлаа. Тамирчдын ур чадвар ч гэсэн гайхалтай байлаа. Гоё хурд үзүүллээ. Тэгээд цаавас энэ удаагийн уралдааны талаарх сэтгэлдээ дүгнэлтээ. За баярлалаа. Тэгээд бидний тохиолдол бол манай хобби центр ер нь энэ тэмцээн болж байгаа энэ налгар кемпинд өөрсдөө биднээс уралдааны замтай одоо жижиг удирдлагатай машины бартаа замын уралдааны замтай. Тэгээд энэ тэмцээн эндуро тэмцээн болохоор манад 2 дахь удаага болж байна. Тэгээд ерөнхийдөө манай энэ хавийн байгалийн онцлог нь болохоор тийм модтой. Тэгээд ер нь юм тийм уулын юм хэвгийн газар байдаг. Тэгээ энэ дээр болохоор саяны тэмцээний онцлог нь өмнөхөөсөө бодвол модон дотор биш нэлээд тийм тал дээр тийм спид тэгээ хурд гарах маягийн тийм тэмцээн. Тэгээд тамирчдыг ер нь сонсож байгаад ярилцсан явж байхад бол маш хам сайтай байна. Зам гоё болсон байна гэдэг. Тэгээ ер нь тамирчдын ур чадвар бол энэ дээр нэлээ нэмэгдэж байгаа. Ер нь нэлээд бус тамирчдын нэлээд туршлага боллоо гэж би ажиглаж дүгнэж байгаа. Тэгээ тэмцээн мөн маш гоё болж байна. Таны дэмжижсэн тамирч ямар тамирч юм байсан бэ? Таны сансан хэмжээнд амжилт үзүүлж чадав уу? Чадлаа гол нь Тэмүүжин нэлээд дэмжижсэн. Тэгээд төрүүлж оржсэн. Гол нь гэхдээ бас хамгийн гол нь бид нэг тамирч нэгэ төрүүлээд ганцаараа тасарч орж ирэх шүү дээ. Тэмцээн үзэгчдийн зүгээс бас ерөнхийдөө бус одоо 2-3-т явж байгаа тамирчид ч гэсэн те бас чадвар нь нэмэгдээд ингээд тэмцээн их өрсөлдөөнтэй болвол маш сүүл рүү гоё байдаг. Тэгээ яг ирээдүйд ер нь тэмцээн уралдааныг бид нэг аль болох дэмжээ зохион байгуулад хахаар ингээ хүмүүсийн ур чадварч нэмжээд ер нь тэмцээн улам сонирхолтой болох гэж бодож байна. Баярлалаа тань амжилт. За. Монголын автомашин мотоциклийн спортын холбооноос мотоциклийн Бартаа замын эндуро төрлийн 2016 оны улсын аврах шалгаруулах тэмцээний 3 дугаар шатны уралдааныг 7 дугаар сарын 15-нд спринт эндуро төрлөөр зохион байгуулна. Мөн маргааш буюу 6 дугаар сарын 18-наас 19-ний өдрүүдэд мотокроссын улсын аврах шалгаруулах тэмцээн Хүү 7 хуудагт эхэлнэ. Монголын автомашин мотоциклийн спортын холбоо Husky Motors компани болон Speed Автомото клуб за мөн хобби центраас хамтран мотоциклийн Бартаа замын эндуро төрлийн налгар эндуро 2016 за улсын аврах шалгаруулалт тэмцээний 2 дугаар шатны уралдааныг амжилттай зохион байгууллаа. За уралдаан бол сонирхчийн болон мэргэжлийн гэсэн 2 ангиллаар явагдсан. За мэргэжлийн ангиллалд бол бас манай Eagle Institute-ийн тамирчин мотоциклийн олон улсын хэмжээний мастер Тэмүүжин төрүүллээ. За Тэмүүжингийн хувьд бол баха 100-тай богино зайн ралли болон за раллигийн улсын аврах шалгаруулах тэмцээнд төрүүлээд байсан ингээд 3 дахь тэмцээнээс 3 дахь төрүүгээ авч байна. За тэмцээний хувьд бол бас анх удаа спринт эндуро гэдэг төрлөөр зохион байгуулагдсанараа тамирчдаас нэлээд бас ур чадвар шаардсан ийм уралдаан болсон. За нийт зам нь бол нэг 5 орчим километр. За энэхүү замыг бол оролцогчид 25 минутын туршид тойрсон юм. Ингээд нийтдээ 2 гарааны нийлбэр дүнгээр ялагчид тодорсон. За үзэгч та бүхэнд Eagle News-ийн нэмэлт цаг хөтөлбөр налгар эндуро 2016 уралдаан дээрээс нэвтрүүлгийг бэлтгэн хүргэлээ хамтаж анхаарч үзсэн та бүхэнд баярлалаа.